Элтэй урдын цагт жигүүртний хан гард хараацай хэдгэн хоёрыг дуудуулж гин. Тэр хоёрыг эрэхт нь за та хоёр энэ дэлхийг тойрон нисэж ямар амьтны мах хамгийн амттайг өнөөдрийн дотор мэдэж иргэж зарлиг буулгуугийн шүү. Тэр хоёр гарч явах замдаа орой бүрийгээр хааны ордны босгон дээр уулзахаар тохиролцоод хоёр тийшээгээ нисэн оджээ. Тэр өдөр тэнгэр цэлмэг нар дуртмал найртай дулаан өдөр байсан тул хараацай шувуу энэ дэлхийн сайхныг бахархаж хөх тэнгэрт хөөрн нисэж хөгжилтэй сайхан жиргэн дуулж дуртмал наран дээж дураар цэнгэн явуугин. Харин хэдгэн харгуу зам дээр таарлцсан хамаг амтныг хатгаж халуун цусыг амталж явв. Тэгж байтал бүрий болж тэр хоёр буцах болов гинэ. Тэмдэгт газраа хоёулаа уулзаад хараацай хэдгнээс ийхүү асуув. Хэдгэн минь ямар амьтны мах хамгийн амттайг чи мэдв? Гэсэнд хэдгэн хүний мах л хамгийн амттай юм байна. Хүндэт хаан маань өнөөдрөөс эхлээд хүний мах идэх болж дээ. Хичгэн энийг сонссон хараацай харамсан гашуудаж хөөрхийдөө хүн төрлөختөн хөнөөл дөртгөн яаж шуухан тус олё даа байц гэж гайхшаан барьж бай. Гэтэл нэгэн мэргэн санаа орж ирлээ. Хараацай хэдгийн амьд хүний цусыг амталж яаж үзв чи гэсэнд юухан байх вэ? Хатгуураараа хатгаад хэлээрээ амтлахгүй юу? Гэхдээ тэр сүрхий хэл чинь аль вэ? Гэхдээ хэдгэн энэ байна гэд амаа нилээн том ангаахт нь хараацай ганц дайраал хурц хушуугаараа хэлийг суг татчихв. Хэдгэн урдын адил донгод хоон болж жигүүртний хааны урд хойно нь бөндөгнөөд л гомдол зарга мэдүүлэн хамаг байдаг чадлаараа л гэж дүнгэнсэн ч хэлгүй болцсон болохоор юу ч хэлж чадсангүй гин. Харин жигүүртний хаан чи чинь юугаа хийгээд дүнгэнээд байгаа юм бэ? Би ерөөсөө ойлгохгүй байна гэж уцаарлж гин. Тэгээд хараацай чи хэл ямар амьтны мах амттай гэдгийг гэсэнд хараацай хаантан минь могоо мах л хамгийн амттай юм байна. Нэг идэх юм бол дахиж идмээр санагдаад өөр ямар ч мах идэх хүсэлгүй болдгийм байна. Харин хэдгэн маань могоон махыг идэх гэж байгаад хэлээ суглуулчихад ингэж дүнгнээд байгаа юм аа гэж гинэ. Хан гард хараацайн үгийг үнэмшээд могоо махыг иддэг болж гин. Хан гардын төрөл удмаас одоо элээл үлдсэн. Харин хааныхаа адил могоог харах юм бол тэр дорн шүүрэл иддэг болсон юм гэдэг. Хараацай шувуу хүний гэрт хашаа сарвчанд нь өндгөлж хүмүүс түүний өндөг үүрийг нь үргэлж хайрладаг болсон юм гинлээ. Энэ цагаас хойш
хүн төрлөختөн хөнөөлөөс аврагдаж амар сайхандаа жаргаж өгнө.